Монгол улсын шатар сайд Улсын онцгой комиссийн дарга Ган хуйг онцгой байдлын ерөнхий газрын дарга хушууч генерал Ариун буянаар зуудын эрсдэл бүхий ховд уус завхан Баян Улгийн Архангай аймагт ажиллаж өвлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан орон нутагт ажиллаад ирлээ. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт тус орон нутгийн томилтын талаарх мэдээллийг тоомлон хүргэж байна. Монгол улсын шатар сайдын 2018 оны 68 дугаар тушаалаар батлагдсан гамшигын эрсдлийн ерөнхий үнэлгээх аргачлал зааврын дагуу хүнсгүүтэй аж ахуй хөнгөлөлтийн яам, онцгой байдлын ерөнхий газар, цагуур орчны шинжилгээний газар, эрүүл мэндийн яам, зам тээврийн яам, гэр бүл нийгмийн хамгаалтын яамны хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2025-аас 2026 оны зуудын эрсдлийн үнэлгээ хийлээ. Зуудын эрсдлийн үнэлгээгээр нийт 21 аймаг 330 сумын хэмжээнд маш их эрсдэлтэй 5 сум, их эрсдэлтэй 59 сум, дунд эрсдэлтэй 192 сум, бага эрсдэлтэй 74 сум байна. Бүс болон аймагуудын төвшөнд нийт нутгаар авч үзвэл Баян Улгийн аймаг маш их эрсдэлтэй, Увс, Ховд, Хөвсгөл, Дорногов аймагуд их эрсдэлтэй. Говьалтай, Завхан, Архангай, Баян Хонгор, Өөр хангай, Говь Сөмбөр, Дархан уул, Дундгов, Өмнө Говь, Сэлэнг, Төв, Дорнод, Сүхбаатар аймагуд дунд эрсдэлтэй, Булган, Орхон, Хинтээ аймагуд бага эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. Тиймээс Монгол улсын шатар сайд Улсын онцгой комиссийн дарга Ган хуйг, онцгой байдлын ерөнхий газрын дарга хушууч генерал Ариун буянаар зуудын эрсдэл бүхий Ховд, Баян Улгийн, Увс, Завхан, Архангай аймагуудад ажиллаж аймгийн онцгой комиссийн өргөтгсөн хуралдаанд оролцож өвлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан холбогдох үүрэг чиглэлээ өглөө. Засгийн газар дээр шийдэх ёстой асуудал бол цаана бол харагдаж байна. Одоо тухайл одоо бид нар сая шинэ хоршоо ороод гарлаа. За шинэ хоршоо болон одоо энэ хоршоолуудад засгийн газар бол тодорхой хэмжээнд тэжээл тарих газрын асуудлыг шийдэж өнгөрсөн боловч өнөөдөр хүртэл оршуул газрын асуудлыг шийдэж өгөөгүй байна. Тэгэхээр нөгөө эргээгээд тэр оршуулууд нь өөрснөө тэжээлээ тариад өөрийнхөө тэжээл хангах боломж байхад бид нар энэ зөвшөөрлийн асуудлаас бол газрын асуудлаас болоод манай энэ иргэд тэжээлээ тарьж чадахгүй тэгээ одоо Оросоос байт юм уу таанаас төвийн бүсээс тэжээл худалдаж авах гэсэн байдал гарч ирж байна гэсэн. Тэгээд цаашдаа бол яг малын хөлийн татварыг тухайн газар нутгийн бэлчээрийн даацтайгаа уялдуулж тогтоох асуудлыг сумын удирдлагууд бас даалгалаа. Тэгж байж бас эргээгээд нөгөө бэлчээрийн хэд их даац гэдэг их асуудлыг бас урьдчилж хамгаалах ийм боломжууд бас бүрдэх юм байна гэж харагдаж байна. Ховд аймгийн хувьд аюулгүй нөөцт 824 тонн өвс, 120 тонн тэжээл, 56.4 тонн эрдэс тэжээл бэлтгэсэн. Нийт нутгийн 70 орчим пуд бэлчээрийн даац нэгээс доош олон дахин хэтэрч гарсан нь өвөл хаврын улиралд мал онд орох нөхцөл хүндэрч эрсдэл үүсч болцсошгүй байгаа юм а. Ховд аймгийн хэмжээд энэ жил бол зуншлага нэлээд одоо тааруу зуудын эрсдэл гэсэн үнэлгээтэй гарсан. За ер нь бол манайх одоо дөрвөн одоо Мянгад, Буянт, Ховд, Эрдэнэрэн одоо сумууд бол нэлээд одоо зуудын эрсдэлтэй. За баруун 3 сум бол одоо бас одоо боломжийн хэмжээнд ингэж үзэж байгаа. За ер нь бол одоо аюулжил хавралцлагын бэлтгэл ажлыг за энэ жилийн үед бол манай малчтын төвшөнд одоо бас гайгүй сан 100 гаруй хувиар одоо давуулан биелүүлсэн гэсэн ийм одоо тооцоо судалгаатай байгаа. За бид бол одоо аймагаас одоо бүгд гаргах хэмжээ бол байнга одоо аваад энэ зуудыг одоо эрсдэл багтаа даван дуулахын тулд аймгийн онцгой комиссар байнгын шийдвэр гаргаад ингээд ажиллаж байна. За энэ отороор үйлчилж байгаа айл өрхийнхаа эрүүл мэндийн тал дээр замун одоо төрийн одоо үйлчлэгээ хүрэх тал дээр холбогдох бүх одоо байгууллагуудаа бид нар хамтраад одоо ажилладаг ийм одоо уламжлалтай энэ жил ч гэсэн энэ зүйлийг байнгын одоо хийж хэрэгжүүлнэ гэж ингэж үзэж байна. Баян Уул аймгийн 13 сумын 99 багт урьдчилсан байдлаар хонин толгой шилжүүлснээр 3.6 сая толгой мал өвөлжинэ. Бэлчээрийн даат 3 дахин, зарим сумдад олон дахин хэтэрч гарсан. Аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцт 235 тонн тэжээл, 215 тонн өвсийг нөөцөлж, орон нутгийн төсвөөр 877 тонн тэжээл, 283.4 тонн өвсний нөөцийг нэмжүүлэхээр 6 багц тухайн худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Засны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 95% засан бүрхүүлтэй бөгөөд зуудын эрсдлийн үнэлгээгээр маш их эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. За бид энэ жил суншилгаа маш муу. За газрын бэлчээрийн нөхцөлийн 80% бол ганта 20 орчим бол гандуу гэсэн үнэлгээтэй гарсан. Сая зуудын эрсдлийн үнэлгээ бас хийгдсэн. Зуудын эрсдлийн үнэлгээгээр аймгийн нийт нутгийн одоо 98% бол ийм их эрсдэлтэй гэсэн ангилд орж байгаа. Тийм учраас энэ жил бид малын тоог сөөрүүлэх асуудлаар маш их анхаарал хандуулан ажиллаж байгаа. Аймгийн засыг дарга ахирамж гаргаад ажлын хэсэг томилоод ер нь мал мах бэлтгэх үйлдвэрүүдтэй холбоод малчдыг бас мал мах бэлтгэх асуудлаар суулгаануудыг аваад мал мах бэлтгэдэг үйлдвэрүүдтэй бас холбоо ажиллагаа хийгдсэн. Гадаад зах зээл дээр бас нэлийн их хэмжээний мал гаргах
төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд бол хамгийн багадаа бид 800-аас сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулна гэсэн тосоо гарч байгаа. Зодын эрсдлийн үнэлгээгээр Увс аймаг нь их эрсдэлтэй гарсан бөгөөд нийт нутгийн 38% бэлчээрийн дац олон дахин хэтэрч гарчээ. Тус аймгийн 19 сумын 93 багт хонин толгойд шилжүүлснээр 4.8 сая толгой мал өвөлжилж хаварчна. Аймгийн аюулгүй нөөцөд 414.5 тонн өвс, 66 тонн хүчит тэжээл, 0.95 тонн эрдэс тэжээл бэлтгэсэн нь 87.8% биелэлттэй байна. За нийт одоо аймгийн хувьд бол 19 сумтай. За 19 сумын одоо 70 орчим хувь буюу одоо 16 сум бол үндсэндээ одоо эрсдлийн нөхцөл байдалтай гэж одоо нэлэгдсэн байж байгаа. Захуу аймгийн хэмжээнд хонин толгой шилжүүлснээр 6 сая толгой мал өвөлжиж хаварчих бөгөөд 3 аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган толгой мал оторлож байна. Аймгийн аюулгүй нөөцөд бүдүүн тэжээл 648 тонн, хүчит тэжээл 367 тонныг тус бүрдүүлж, улиастай, шилүүстэй захуу мандал тосон цэнгэл төдөвтэй тис сумдад байршуулсан. Нийт нутгийн 97% засан бүрхүүлтэй, засны дундаж зузаан 2-оос 13 см байгаа бөгөөд зодын өөрчилсөн төлбөр 2% нэг их 17% их буюу өвөлжилт хүндрэх эрсдэл үүссэн байна. За өнөөдөр 11 сарын сүүлийн байдлаар Захуу аймгийн газар нутгийн 97% нь бол сасан бүрхэл тогтсон байгаа. За зодын эрсдлийн үнэлгээгээр бол ер нь эрсдэлтэй аймагуудын тоонд бол бас Захуу аймаг бол багтаж байгаа. За улсын онцгой комиссиас 4 удаагийн үүрэг чиглэл өгсөн. За мөн засгийн газрын тогтоолоор бас холбогдох үүрэг чиглэлүүд өгсөн. За энэ бүхнийг бол Захуу аймаг бол бас хэрэгжүүлж ажиллаж байгаа гэдгийг бол бас хэлэх ёстой. Энэ жил бол бас цас их хэрт орсон. За олон жилийн дундажаас илүү хүүхдэн байна гэдэг ийм нөхцөл байдал бас байгаа. За ерөнхийдөө одоо бол дандаа 30 гарч хүүтэрч байна. За ерс эхлэхээр бол энэ нөхцөл байдал бол улам хүндэрнэ. Тийм учраас бид нар үйлчлэлийн бэлтгэлийг бас сайдар хангах тал дээр за сум орон нутгийн удирдлагууд, за алан байгууллага, аж ахуйн нэгж, малчид гэдэг бүгдөө бас хичээл зүтгэл гаргаж ажиллаж байгаа гэдгийг бас хэлэх ёстой. Архангай аймгийн хувьд өвөл хаврын бэлчээрийн дац нийт нутгийн 46.1% хүрэлцээтэй 53.9% хэтэрч гарсан бөгөөд хээрийн засны хэмжилтийн мэдээгээр 11-р сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 26% застай байна. Үүнээс хашаад Өвгийн нуур, Өлзийд булган Эрдэнэ мандал сумдын нутгаар 1-ээс 5 см засан бүрхүүл тогтсон. Аймгийн хэмжээнд 20.6 мянган толгой мал өвөлжөхөөр Чулууд, Тариад, Хашаа, Жаргалант сумын 139 өрхийн 30.5 мянган толгой мал отроор өвөлжиж байна. Өмнөх онтой харьцуулахад аймаг сумын нөөцөд 3 дахин их, малчид 5 дахин их өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлжээ. Зуншлын хувьд бол харьцангуй бас гайгүй зун болсон. Байгалийн хадлан тэжээл бол малчид бол гайгүй хадаж авсан байгаа. Зодын эрсдлийн үнэлгээгээр бол дунд эрсдэлтэй байж байгаа. За бэлчээрийн хувьд бол Арангай аймгийн хувьд бол одоо 50% хүрэлцээгүй гэсэн ийм одоо дуу мэдээтэй байж байгаа. За Арангай аймгийн хувьд одоо нийт малчдын хувьд бол өнгөрсөн жилдээ харьцуулахад бол байгалийн хадлан тэжээл өвс тэжээлээ бол одоо өнгөрсөн жилд 2024-тэй харьцуулахад 5 дахин илүү бэлдэж авсан байна. За улсын онцгой комиссиос өгсөн үүрэг даалгаврын дагуу бол одоо бид нар сум аймагуудын аюулгүй нөөцийг бүрдүүлээд өнөөдөр бол нийт Арангай аймгийн хэмжээнд бол үйлчлэлтийн бэлэн байдлыг бол 80 орчим хувьтай хангасан байна гэж үзэж байна. Хөдөө аж ахуйн салбарын өвөлж таварчлалын бэлтгэл ажлын хэрэгжилтийг газар дээр нь үнэлж дүгнээд за ер нь бол зодын эрсдлийн үнэлгээгээр өнгөрсөн одоо 100 гандуу зуншлах тааруу байсан одоо зодын эрсдэл үүссэн юм аймагуд дээр ингээд ажиллаа. За гол асуудал бол ер нь бид нар цаашдаа энэ бас яг зөвхөн байгаль цагуурын гаралтай одоо энэ ган гэдэг юм уу зууд гэдэг юм уу энэ эрсдлүүдэд ер нь цаашдаа бэлэн байхын тулд тодорхой хэмжээнд орон нутгуудад туслахаатай газар тариаланг нэмэгдүүлэх тэжээлийн аж ахуйг нэмэгдүүлэх чиглэл дээр ингээд анхаарч ажиллахгүй бол ер нь цаашдаа ер нь энэ яг манай одоо үндсэн гол одоо бас нэг салбар болох одоо хөдөө аж ахуйн салбар дээр бол нэлээд юм эрсдэл үүсгэнэ гэдэг юм асуудлууд ярьж байгаа. Тэгээд Монгол Улсын шадар сайд Улсын онцгой комиссийн даргаар ахлуулсан ажлын хэсгүүд бас энэ тодорхой үнэлтүүдийг өгөөд цаашдаа одоо яг энэ чиглэлээр одоо салбарын яамдуудтай мэргэжлийн байгууллагуудтай бас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөд явж байна. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх үед сум орон нутгийн хэмжээнд төрийн үйлчилгээ шуурхай хүргэх, оновчтой зохион байгуулах, орон нутгийн гамшигаас хамгаалах чадварыг нэмэгдүүлэх, бүсийн хэмжээнд өвс тэжээлээр хязгаарлахгүйгээр шаардлагатай стратегийн нөөцийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэргээр холбогдох арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэхийг энэ үеэр даалгалаа. Нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Галтан өр унтраах аврах 86 дугаар анги ашиглалтанд орсноор
нийслэлийн хойд чиглэлийн 80,000 иргэнд гамшигаас хамгаалах төрийн үйлчлэгийг шуурхай хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 9-р сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоолоор тус дүүргийн 21-р хороонд Галтан Мөрөнтраах аврах 86 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлсэн. Дүүргийн 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэн ангийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Тус ангийн барилга нь орчин үеийн стандарт нийцсэн төмөр бетон хийцтэй 2100 гаруй квадрат талбайтай ABC блокоос бүрдэх бөгөөд дээд давхартай албаагчдын орон сууцыг хамт шийдвэрлсэн гэдгээрээ онцлог юм а. Чингэлтэй дүүрэгт шинэ онцгой байдлын анги байгуулж нээлттэй хийж байна. Энэ хэд хэдэн онцлог байна. Нэгдүгээр Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороолт байгуулагдж байгаа анхны онцгой байдлын аврах анги. Хоёрдугаарт дүүргийн хөрөнгөөр барьж байгаа анхны онцгой байдлын анги. Гуравдугаарт нь энэ онцгой байдлын 86 дахь анги бол Чингэлтэй дүүргийн төдөөгөө Баянгол, Сүхбаатар, Сонгон хайрхан дүүргийн иргэдэд аврах ажиллагаа явуулах юм болцоотой байралтай болж байгаа өндөр ажил хүртэлтэй. Чингэлтэй дүүргийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын төвлөрсөн бүс нутаг буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гал унтраах аврах 86 дугаар анги үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ бол одоо Чингэлтэй дүүргийн одоо хөрөнгө оруулалтаар баригдсан гэдгээр их онцлог. Хоёрдугаарт нь нийслэлийн одоо хүн ам өсгийн зэрэгцээгээр онцгой байдлын байгууллагын салбар нэгжийн хэрэгцээ шаардлага их байдаг. Ялангуяа одоо авто замын төвжрэл, хаягжилтын одоо энэ асуудлаас үүдэлтэй манай онцгой байдлын гал унтраах анги одоо цаг алдалгүй хурж очиход одоо хүндрэл одоо бэрхшээлүүд байдаг. Тэгэхээр Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу нийслэл Улаанбаатар хотод 35 одоо гал унтраах анги байх ёстойгоос өнөөдөр 15 орчим анги одоо үйл ажиллагаа явуулж байна. Ер нь цаашдаа үе шатаа энэ тоог одоо нэмэгдүүлэх юм хэрэгцээ шаардлага байна. Үүнийг дагаад одоо гамшигаас хамгаалах, гамшигаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, гамшигтаа тэмцэх одоо энэ үйл ажиллагааг ард иргэдэд хүргэх одоо шуурхай өргөхөд бол төхөмтэй болох юм. Энэ удаад одоо нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар энэ одоо үйл ажиллагаанууд шат тараатай одоо хэрэгжиж байгаад бид бүхэн бас сэтгэл одоо хангалуун байна. Галтан Мөрөнтраах аврах 86 дугаар ангийн гэр хорооллын бүсэд байгуулагдсан гэдгээрээ онцлогтой бөгөөд Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Сонгон хайрхан дүүргийн ойролцоох 80,000 хүн аж ахуй нэгж байгууллагад гамшигаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай хүртээмжтэй хүргэх боломж ийхүү бүрдэж байна. Хүйтний эрч чангарсантай холбогдуулан онцгой байдлын байгууллагт бүртгэгдэж байгаа дуудлага мэдээллийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс малчид иргэд тээвэрчид та бүхэн онцгой байдлын байгууллага болон цаг уурын байгууллагаас гаргаж байгаа мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг дахин уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай хацгачтай.